Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 22 дахь бичлэг эхэлж байна. За, ямар ч байсан өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд тэгээд одоо өөрийн гэсэн нэг тодорхой орон зайтай талархаж байна. Хүнд одоо энерги ирч хурж авахад өөрийн гэсэн одоо амрах тийм орчин бас их чухал байдаг гэж би боддог. Тэгээд олон хүмүүс ч гэсэн энэний тухай ярьдаг бах. Одоо яг тэр газартаа очиод нэг буландаа суугаад дуртай намаа уншаад ч юм уу эсвэл бол миний хувьд бол яг энд суугаад бичлэгээ хийгээд өөрийнхөө талархлыг одоо ингээд тэмдэглээд ингээд явхад бол би өөрөө эндээс ирч хүч аваад бас явж байгаамаа. Хүн дуртай юмаа хийнэ гэдэг бол одоо их сайхан энерги өгдөг юм байна. Тэгээд ирээдүйдээ ч гэсэн хүмүүс ажил мэргэжлээ сонгохдоо ер нь бол өөрхийн дуртай ямыг сонгож ядг юм бол амьдралынхаа өдөр болгон та ажиллах биш одоо тааламж авч дуртай ямаа хийж байна гэсэн үг гээд тэрнийг үгээдэг. Тэгэхээр одоо яг залуучууд маань, хүүхдүүд маань одоо ерөнхий эрдмийн шалгалтаа өгөөд мэргэжлээ сонгох гээд одоо яг цаг хугацаа нэхэлсэн байгаа. Тэгэхээр та нар өөрсдийнхөө мэргэжлээ яаж сонгох вэ гэдэг дээрээ бодож байгаа бол мэдээжээр одоо ажил мэргэжлийн чиг хандлагыг харах бас дээрээс нь одоо өөрийнхөө яг дуртай зүйлийг бас барьж авч сураарай гэж би танарт хүсэх байна. За ингээд 50 амьдралыг Монголдо дараа уулзлаа баяртай.